Сайн байцгаана үзэгчдээ, мөрөөлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За нэвтрүүлгийн уран бүтээлчид Тэсэг төвчний 337 дугаар ангидаар хүрэлцэн ирсэн байна. За энэ жил орчин цагийн Тэсэг төвчин үүсгэн байгуулагдсны 100 жил, Монгол хүн сансарт нийсний 40 жилийн ой тохиож байгаа юм байна. За мөрөөлөлийн нэвтрүүлэгтээ Тифани Мэд уламжлалт санаа ухааны эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За энэ Тэсэг төвчний 337 дугаар ангид даалгавар багч хоёр хүндээ одоо Тифани Мэд эмнэлгийн 1 сая буюу 2 сая төгрөгийн эрхийн бичгийг одоо орж гардуулж өгцгөөё. Ингээд бүгдээрээ татгах шахамстай орсон. Анги зэрэг Монгол Улсын төрөл ба хүндэтгэлийн байрнаас гад марш. Анги биелэлтгүүн нэг зэрэг хэмжээнд бэлжигсэн. Заргшийн орлог, захиргааны удирдлагын нэгсэн дарга дэд түрүүндээ их жаргал. Эрхэм нөхдийн амрыг ирье. За өнөөдөр Монгол улсад орчин цагийн зэвсэгтчин үүсгэн байгуулагдсны 100 жилийн тохиолж байгаа. Тэгээ манай ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлаад мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн хамт олонтой хамтарч ажилласан энэ Тифани Мэд гэж олон улсын эмнэлгийнхэн манай ангийн 2 цэргийн албаа багчийг сая төгрөгийн өнөөхий эмчилгээнд одоо үн төлөвлөгөө эмчлүүлэх эрхийн бичгийг гардуулах гэж байна. Тэгээд ахлах хаалгач Булган Туяа, Ахмад Ганбаатар жигсаасгаар Ганбаатар. За тий. За тэгэхээр ТВ-ийн мөрөөлөлийн нэвтрүүлэг танай ангийг одоо зорж ирсэн учиртай. За мөрөөлөлийн нэвтрүүлэг очсон газар бүртээ баяр баясгалан бэлгэлдэг. За энэ удаа та бүхний баяр дээр баяр нэмэхээр Тифани Мэд олон улсын эмнэлгийн эрхийн бичиг 1 сая төгрөгийн эрхийн бичгийг танаа 2 албан хаагчид одоо бэлгэлэхээр ирсэн юм аа. За баяр хүргэе бүгдээрээ. Манай нэвтрүүлэг олон цэргийн анги дээр очиж нэвтрүүлэг хийж исэн л да. Тэгээд яг энэ агаарын цэргийн анги дээр бол анх удаага ирж ийн сэтгэл их хөдлөлөө. Одоо та бүхний одоо нөгөө жигсаал команд авж байгааг хараад л одоо энэ гадаа байгаа бас нөгөө үзүүлэнгийн онгоцнууд их онцлогтой харагдаж байна л да. Манайх бол Монгол улсын зэвсэг төвчөнд одоо нисэх хороо Монголд ганц байдаг нисэх хороо. Гадаа байгаа хөшөө онгоцнууд болонгууд одоо үе үеийн бидний ашиглаж байсан онгоц нисэх дээр бүгдийн хөшөө маркаар ингээд барьжуулсан байгаа. Манай анги өөр замын команд, агаарын зэрэг команд олон команд л байдаг. Тэр манай анги командлаг бол агаараас хамгаалах. Одоо бүх үйл ажиллагаа агаараар хийгддэг одоо тийм онцлогтой анги байгаа. За та энэ ангид хэдэн жил ажиллаж байна? Ямар үүрэг албан тушаал дээр ажиллаж байна? За би 337 дугаар ангид итгэжлээ ажиллаж байна. Миний албан тушаал гэх юм бол автотехникийн инженер ротын захирагч чараатаагаар ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг юу хийн гэсэн үг? Ерөнхийдөө онгоц нисэх тэргэнд одоо үйлчлдэг тосгой тоноглолттой автотехникүүдийг
бэлэн байдлыг хангаж ажилладаг гэсэн үг. Одоо онгоц цэнэглэг асаах, алаах одоо бүгд тусгай тоногтой агрегат тэдрийг хангаж одоо ажилладаг. Ажил мэргэжлийн онцлог юу вэ? Тэгээд дээр нь ачаал юу нэг хэрэг байдаг уу? Ачаал ерөнхийдөө бид нарт хангар гаргасан зэрэг албаагчд. Ер нь бол ачаал гэж бид нар хийх юм бол хийх ёстой. Үүрэг авсан зэрэг албагч болохоор тушаалаар явах ёстой. Тэрийг бол ерөнхийдөө тушаал гэж ойлгож байгаа. Ачаал юу гэж ойлгохгүй ер нь бол улсын сүр зэрэгтэй зэргийн сүр жигсаалтаа гэдэг шиг би бас тэтгэгчдэнд одоо ингээд алба хааж байгаадаа тэр жигсаалтаа орж зогсож байгаадаа үргэлж бахархаж явдаг. Тэгэхээр яг манай нэвтрүүлэгт одоо Tiffany Med гэдэг эмнэлэг хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр 1 сая төгрөгийн эрхийн бичгээр бол одоо Ахмад Ганбаатар маань одоо энэ эрхийн бичгийг авсан. Уламжлалын эмнэлэг судсаар оншилдог барай засал гэдэг одоо орчин үеийн нэлээд олон төрлийн эмчилгээ хийдэг ийм эмнэлэг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол танай телевиз өөрийнхөө ангийн удирдлага эмгтээчүүдийн зөвлөл болон одоо Tiffany эмнэлгийнхаа хамт олонд одоо баярсан талархснаа илэрхийлээд цаашдынх нь ажил хөдөлмөрт одоо өндрөөс өндөр амжилт хүсье. За, юун төрөнд танд баярын мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулах уу? Би Цэцэг төчний 337 дугаар ангийн хангалт үйлчлэлийн батальонд шатхууны техникчээр ажилладаг. 337 дугаар ангид одоо 11 дахь жилдээ ажиллаж байгаа. Нислэгийн аюулгүй байдлыг хангах хууднаас тусгай тоноглолын сав тоног төхөөрөмжн дээр бол хяналт тавьж, лабораторийн бас тоног төхөөрөмж дээр хяналт тавьж ажилладаг байна. Яагаад ер нь энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Эмэгтэй хүн гэхлээр их бас хадам байна. Би ч болох тэр 2005 онд шинжлэх ухаан технологийн их сургуулийг нефтийн инженерийн ангиар төгссөн. Тэгээ тухайн мэргэжлээрээ би энэ ангид бас нөгөө нисхийн бас тусгай бусад нөгөө төгсөж ирсэн усудаас бас нисхийн талаар нисхийн шатхуун дээр ажиллаж байгаа нь бол тэр маш их сонирхолтой санагдаад тэгэл энэ ангидаа хэршэл одоо ингээ 11 дэх жилдээ ажиллаж байна да. Таны бахархал одоо юу вэ? Мэдээж хэрэг ингээл юу яхалаар ч одоо ингээ мөрдөс зүгсэн ингээ эмэгтэй хүн гэдэг чинь аюу гоё харагддаг шүү дээ. Ерөөсөө ингээл бүхэл юм ингээ мөрд өөрөн те жижиг медальтай ингээд харагддаг. Тэгээ тийм болох тэр би болох тэр нөгөө нэг энэ зэвсэгч чинь дарах сонирхолтой байсан. Тэгээд би чинь болох тэр энэ ангийн бас нөгөө анхны эмэгтэй инхийг сахиулагч болж 2013 онд бол Үндэс судаа улсад үүрэг гүйцэтгсэн. Тэгээ энэ ангийн анхдагч бас эмэгтэй инхийг сахиулагч болсондоос их баяртай бахархаж явдаг. За тэгэхээр яг мэдээж яг ингээд ийм гоё хувцаар гоё хитсэн байгаа эмэгтэй хүнийг харахад бол үнэхээр сэтгэл дүүрэн байна. Тэгээд та бүхний яг ажил мэргэжил онцлогийг харгалзаад 1 сая төгрөгийн одоо эмчилгээ хийх эрхийн бичгээр шагнасан байгаа. Ер нь ажлын ачаал нь хэр их байдаг вэ? Ер нь аль уус ажил ихтэй л дээ өглөөс ахвал үдчих хүртлээ лэрчилдэг ээжлэхэн. Ерөөсөө гүйж хараа лэрчүүлээ юу хийдэг тэр болгоныг хийдэг л дээ. Орчин цагийн цэцэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жил. За дээр нь мэдээж 3 сарын 22-нд бол Монгол хүн сансарт ниссний одоо 40 жилийн тохиож байгаа. Тэгэхээр яг энэ цавшааныг ашиглаад тэндээс бусад одоо мөрдөст нэгт алба багштаас мэдлэгээ төвшүүлэх одоо боломжийг олгож байна. Баярлалаа. Тэгээд энэ ингээд түүхт ингээд айнуу давхар болж байгаа да маш их баяртай байна. Тэгээд ингээд зэвсэг төчнийхаа 337 дугаар ангийнхаа нийт хамт олонд болон эмэгтэйчдийнхаа зөвлөлөөс зохион байгуулсан энэ хүү ингээд эрхийн бичгээр ингээд шагнаж байгаа телевизлэн Tiffany Med ингээд эмнэлгийнхаа хамт олонд ингээд маш их баярлалаа. Ингээд барай засал гээд нэлээд одоо эмчилгээ сайтай эмнэлэг байгаа. Тэгэхээр цаг зав гаргаад одоо үйлчлүүлээрэ. Баярлалаа. Монгол улсад орчин цагийн зэвсэг түвшин үүсэн байгуулагдсны 100 жилийн ой болж байна. Ингээд зэвсэг түвшинтэй нэрээ холбосон ажиллаж амьдарч байсан үе үеийн ахмадууд одоо алуу хааж байгаа эрхэм генерал офицер хугацаа цэргийн албаа агчдаа зэвсэг түвшний 337 дугаар ангийн хамт олонны нэрийн өмнөөс баяр хүргэж орчин цагийн зэвсэг түвшин үүсэн байгуулагдсны 100 жилийн халуун мэндийг дэвшүүлье. Бүгдэнд нь ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Монгол цэргийн яруу алдар Бадар тугай.
За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлэг их нарангийн гол гэдэг газар ирсэн байна. Тэгэхээр Tiffany Med эмнэлгийн маань эрхийн бичгийн дараагийн эзэн маань одоо энэ ард харагдаж байгаа айл байгаа. За мөрөөдлийн нэвтрүүлэгт найз нь хандаад загтлагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энд байгаа залуу маань ямар учиртай байлаа үзэгчтэй бас учрыг тайлаа тий. За сайн бацгаана. Танай нэвтрүүлгийн хамт олонд одоо энэ өдрийн мэндийг хүргье. За миний найз одоо хар багын одоо нэг нутгийн найз маань ингээд нэг л өдөр одоо ингээд ажиллаа хийж явж хагаад одоо ингээд барилгын юунд хананд одоо дарагдаад тэгээд одоо бүгсэн биес одоо мдээгүй болоод 2-3 жил шахуу болж байгаамаа. Тэгээд би танай нэвтрүүлэгт одоо ингэж хандаж загтлагчиж одоо тус тийм хүргээч гэж одоо танай нэвтрүүлэгт ингэж хандсан юм аа. Тэгээд за тэгвэл бүгдээрээ орж ирэх юм бичгээ өгье тий. Ахаа за баярлалаа. Тохоотой юм лөө. Явчих уу? Гаг байгаа. За шууд хоёлаа ороод ирэх юм бичгээ гардуулчаад угаасаа нөгөө гам бол мөн тий. Уухын ингэж үгүй. Уухаа гэсээр хатвэ. Сайн байна уу? Сайн байна. За. Юм хүмүүсийн заад гутлаа талаад орчих уу? Тэг ороо. За. За хэн бэлээ? Гомсрон гэдэг. Гомсрон. За юунаас болоод гэмтчихв? Барилгын хан дарагдаад 2017 онд. Байшин хан болгож байгаа барилгын хан дарагдаад тэгээд 17-8 сард бэртсэн. Тэгэл одоо 4 жил шах болж байна да. Эндгээр ер нь хэр явсан? Эндгээр бол нуруу нугсандаа гэмтэл аваад хагалгаанд орсон. 8 оныхоо 17 оныхоо 8 сард хагалгаанд орвол. Тэгэл тэрнээс хойш имлэр явсан. Ганц нэг имлэр хөвтөж имцүүлээл. Корона сүүл 2 жил корона гээд имлэр хөвтөж чадсангүй л байж. Уул нь бол имлэр хөвтөж явдаг. Хагалгаанд орсон уу? Хагалгаанд орсон, гэмтэл хагалгаанд орсон. 17 оных 8 сард орвол. Бэртсэн шууд 2 хоногийн дараа нь орвол. Тэгэл одоо 4 жил болж байна да. Эмчнэр ер нь юу гэж хэлсэн юм шин? Эмчнэр бол тухайн үед бол одоо өөрөө би нэг шоконд орсон. Сайн мэдээгүй тэгэл. Ер нь бол байсан нуруу нугсал гэж нэг л хагалгаанд орно тэгэл гайгаа болно л гэж эмчилгээ аав нь ер нь зүгээр л гэж сайхан л хэлжсэн тэгэл болох юм болчих واخа л гэлсэн. Тэгэл одоо тэгэл амарчсан нэг алчсан эмчнэрийн буйнд бол ямарч байсан нэг тэрэн дээр суудаг болсон. Анхуул хөдөлж чаддгүй ингээл өөрөө зэрэгж чаддаг 2 өнөр ингээл эргүүлдэг байсан. Одоо бол амарчсан тэгээд өөрөө бол ингээд тэрэн дээрээ суугаад мосоод ингээд орж ирэх юм аа л хийдэг. Тэгээд амарчсан тэгээд ачид сайхан эмчнэрийн хамын нэр бол зүйтэй зэрэгтэй болцсон л байж байна. Тэгээд маш баярлж байгаа тэгээд. Ер нь физик эмчилгээ хэр хий? Физик эмчилгээ яг коронавигоос өмнө бол хийлэгддэг байсан. Хасны эмчилгээр бол жил дээр 2 удаа эмчилдэг байсан. Сүүлийн үед корона гэдэг ерөөсөө хэвтэж чадаагүй. Жил гараа хэвтэйгүй л байж байна. Гэрээрээ тэгэл эмчилгээ хийлгээл. Эхнэр хөтөх тэгэл байж байна. Гэрээс гарахгүй л байж байна. Коронавигоос айгалаатай бас тэгэл. Ер нь хөл гар нь хэр хөдөл? Одоо мөслөгөөс доош бол байхгүй. Дээш бол зүгээрсэн дайг ингээл доошоо ингээл цавнаас доош байхгүй. Мөр байхад сугтайгэн дээр явчихдаг болчихсон гэсэн бодолтой л байна. Гэтэ гэртээ ер нь өөрөө физик эмчилгээ ч юм уу ямар нэг хөдөлгөөн юм. Гэртээ бол хөдөлгөөн таслах бол байнга л хийдэг. Энэ өөрөөгөө ажиллаа тэгэл бас хаяа ингээл өвдгөндөө юм яг юм зогсоол байнга л дасгал өөрөх хэмжээнд бол хийж л байна. Гэр бүлэд нэлцэлээ. Манай эхнэр сарын гэрэл гэдэг. Тэгээ 3 хүүхэдтэйгээ ингээд амбал тавлаа амьдэрдэг. Тэрийг гол асарж байгаа юм чинь л тав. Эллэг массаж ч юм уу гэртээ ямар хуу эмчилгээ хийж өгч чадах юм та? Эмч нар юу зөвлөж байна? Тэгэл яг хөдөлгөөн хөлийн сайн барайл одоо тослол. Тэгэл ойр зурдаа л яг гайгүй туслалгаа л та. Тэгээд яг нөө гэрээрээ хаяа юу антибиотик нөө тариа хийн. Тиймэрхүү л эмчилгээ чинь тэрс нөө эмнэлгээр явчихдаггүй болохоор тэгээд тиймэрхүү эмчилгээ л чинь. Тэгээ 2 жил баг эмнэлэгт хэвтэж эмчилж чадсан гоё. Хэвтэж чадаагүй. Багын найз нь гээд бидэнд хандсан байгаа. Тэгээд чин сэтгэлийн үхтэй загтлаа бичиж ирсэн байгаа. Загтлаа уншчихъя тий. За. Танай нэвтрүүлэгт найзаагаа оролцуулах хүсэлтэй байна. Миний найз нь Эрдэнэ логтой Гомсрон миний хар багын найз ажил амьдралынхаа төлөө тэмцэж яваад барилгын хан дарагдаад бэлгүүсэн биеийг мэдээгүй болж суумгаа болсон. Иймд танай нэвтрүүлэгт хандаж
хандаж байгаамаа. Амжилгээнд нь тус нэмэр болж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Та бүхэндээ тус нэмэр болооч гэж захидал илгээж байгаамаа. Миний найз сэтгэлийн хаттай байж хөл дээрээ босч заавал босоорой гэж хүсэж байна. За найз юм. Гарч тээ. Тэгээд за мөрөөдлийн нэвтрүүлгээс одоо Tiffany Med гэдэг имлэг нарны гүүрний зүүн талд байдаг. Олон улсын имлэг гээд уламжлалт барай заслын имлэгт одоо найзынх нь хүсэлтээ хүлээж аваад хурдан шуурхаа шийдээд за сая төгрөгийн эрхийн бичиг эмчлүүлэх эрхийн бичиг өгж байна. Танай телевиз хамт олон маш их баярлалаа. Тэгээ найзсаа маш их баярлалаа. Ямар гинт юм бэ? Гинт ороод ирэхээр бас сандардаг юм байна. Аав хүний хувьд, эцэг хүний хувьд ингээ ажиллаа хийж чадахгүй болчоор бас жоохон хэцүү. Анхандаа бол хэцүү байсан юм ерөөсөө тэгэл шоконд орцсон. Тэг бүхэл юм дууссан юм шиг санагдчихсан. Тэгэл ингэж явж байхаар зүгээр хүчтэй ч юм уу гэж бодчихсан. Тэгэл 3 хүүхэд маань нүдэн дарагдаад болохоор тэгээд ямар ч үсэн л тэг хичээх хэвээр юм байна гээл. Ямар ч үсэн тэр байтал бүхэл төлөв даваа гээл. Хэлүүдээ өрж байна. 4 жил болж байна. Ямар ч үсэн тэгээд одоо энэ сайхан сэтгэл хүмүүсийн буйнаар одоо ямар ч үсэн тэгээд зүтгэж эцэл дээр босгол өчнэ бүхэл зүйлээд ажиллаж бодож байна. Баярлалаа. Хандаа бас маш баярлж байгаа. Хажууд хань мань байх хэцэг бол маш тий. Одоо гадаа гарч ирүүлж бүхэл зүйлийг мань хийдэг. Танаар маш их бахархдаг. Хайртай шүүгүүд хэлчихээ дэлгэрүүлээд. Цуг явал болох уу? Болно. Одоо зүгээр шүү дээ гэртээ байж байгаа юм чинь. Тэгвэл тэгээд бүгдээр хувцас өмсөд явъя тий. Шаргадын хат тэтгийг шимминэгээ морос чалопсон хоёр сэтгэлээ мөнхөж агансан Монгол бүсвимэн автан сайхан үрсээ амин болшигэн хэрич амрын хоёр сэтгэлээ дэхин тэтгэж явида хайртми ханни За Tiffany Med гэдэг энэ хаан бол дүрхт байдаг. Дорны уламжлалт ангах хааны эмнэлэгт одоо нөгөө эрхийн бичиг өгсөн эмнэлэг маань. Одоо бүгдээр орцгоё. За. Энэ талаар нэг орчих юм байна. За, энэ талаар маань хүлээж байгаа. Сайн байна уу чи? За би тэд өглөөнөөс гараад нөгөө ирэх авсан хүн маань байгаа. Тэгэхээр одоо анх удаа энэ эмнэлгийн талаар сонсож байгаа шүү дээ тий? Тий, яг фэйсээс харж л байсан юм байна. Мэдээл тэр фэйсээс мэдээлнээс нь харж л байсан юм байна. Анх удаа ирж байна. Гомсрон гэдэг. Салуун сүрэн. Энэ эмнэлгийн хариуцаж ажилладаг ажилт нь байна. За одоо онцлогоонд. За тий онцлогоонд. За. Карттайгаа ирсэн байгаа шүү дээ тий? Тий, карт авчихсан. Одоо өөрт нь зөвөрлөх юм юу байгаа вэ? Одоо энэ зөвөрлөх юм хүүсэн дээр л байгаа үү гэдэг нэг юугаа катетер цавлал давсгуур завсан. Хүүсэн дээр л байгаа юм. Өөрөө зөвөр гайвал. Хамгийн сүүлд хийлгсэн эмчилгээ юу вэ? Тэр жил гарны ясангүй нөө корона гэдэг эмчилгээр авч чаддаг. Тий. Бол жил дээр 2 хөвчдөг бол. 100 айлд байдаг чинь сэргийн цэцлэгт өгөөд байдаг. Тинт левтэл энэ 3 дахь эмнэлэгт нэг хөвтэй энэ гэсэн. За шавардсан балкар барьсан шаварлаад барьсан хүн тань нураад орсон. Тэгэл зүгтж амжааг бол харагдсан. Арс нөгөө гүйж байгаа юм. Тэг гүйж ялаа гараас баргал. Тэгэл амжилт үү мэлээ тэгэл харагдсан. Тэгэл нураг. Тэгэл доош эндээс доош мэддэг байна. Тэгэл аль хэсгээр ч бүтэн дарсан гэсэн үг. Эсвэл таллал дарцсан яг л ингээл бүслэгнээс доош дарцсан.
хөлөнд гарч гүйж явах талаар. Тэгэл нуруу гурцсан. Нурууны хосдол хөдлөрч байна. Энэ болохоор цөмийн цэглэгаан соронзон дэлгөөний төсөлмжтойгоор хүний дотор эрэхтэнд 42 төрлийн үзүүлэлтээр ажиллах хэрэгтэй байна. Ямар ч өвдөлтгүй, арьс цоолохгүй, алганд байдаг биологийн идэвхцээгүүдэд уншилгаа хийгддэг. Цусаар шинжилгээ өгнө гэдэг чинь ямар нэг халдвар авах эрсдэл ч юм уу, арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа учраас манай энэ шинжилгээ бол ямар ч тийм одоо арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байдгаараа даваа талтай. Одоо ингээ эхэлж байгаа юм байна тий. Ингээд 1 минутын турш бичүүлээд тэгээд хариу гараад ирэх. Одоо ингээ хариунд авах нь гараад ирэх юм шүү дээ тий. Ингээд уншаад анализ хийдэг компьютерта тэгээд гараад ирнэ. За энэ болохоор зүрх тархины цэсэн хангамжийн үзүүлэлтүүд байна. Ихэнх үзүүлэлтүүд нь таны хувьд боломжийн гайгүй гарсан байна. Титэм судасны даралт. Титэм судас гэдэг нь зүрхийг өөрийг нь тижээдэг судас байдаг. Түүн дээр жоохон даралт байна гэсэн. Түрүүн даралт нь бас баг зэрэг их байсан болохоор ер нь нөгөө хөдөлгөөн бахтай одоо нөгөө хэвийн хүнийг бодвол хөдөлгөөн бахтай гэдэг учраас даралт бас цусны эргэлт жоохон хямралтай байж магадгүй тий. Цус нь ер нь жоохон өтгөн зогсонгшилтэй байгааг харуулж байна. Улаан дээр очсон шүү дээ. Тэрэм 2 үзүүлэлт нь. За нойр булчирхай үзүүлэлтээс одоо нөгөө нойр булчирхай чинь хоол боловсруулах юм дотоод шүүрлийн үрг нь илүү давмгаа гэдэг болохоор таних бас ферментийн шүүрлэн бас алдагдaltaй байгааг харуулж байна л да. Тархины эдийн засгийн хангамж хэвийн ой тогтоолтын байдал салгарсан байна гинэ. Цусны сахар хэвийн энэ яг эзэн уусан зүйлтэй холбоотой шээсэндэх сахар жоохон их гарч байна. За витаминуудаас С витамин, Е, К витаминууд баг зэргийн дутагдaltaй гарч байна. Дархлааны систем хэвийн байна. Та ер нь аяга сайн юм шиг дотор эрэхтэн талаасаа ийм pH жоохон буурсан, ус хүчил төрөгчийн дутагдал байхгүй. Эрсний уян хатан байдал буурсан байна. Нүдний баг зэргийн ядаргааны үзүүлэлтүүд гарсан байна. Нүдний эсийн үйл ажиллагаа идэвхжсэн гэж гарч байна. Нүдний хар хүрээ үүсэлт ихссэн байна гинэ. Стрессийн гаралтай зүйл бол байхгүй хэвэн байна. Ер нь 70-аас дээш гарвал ерөнхийдөө боломжийн сайн байна гэсэн үг. 80-аас дээш бол маш сайн гэсэн үг байхгүй. Зөөлөн эмчилгээнүүд хийгдчихвэл ерөнхийдөө бие нь бол айгүй сайн байна. Судсаар ч гэсэн мэдэгдэх юм ерөнхийдөө гайгүй байсан. Яг ноцтой юм хүчний өөрчлөлт гэх юм бол байхгүй. Хөлийн аршаан гэд 5 аршаан дүрлэг байдаг. Энэ болохоор тэгээд хөлний массажны аппаратанд энэ аршаанд орохоор төв мэдрэлийн системийг айгүй сайн тайвшруулж өгдөг. Тэгээд хөллөргөөд хөлсөөр хорт бодисыг гадагшлуулдаг. Хордлого тайлах, юм ядаргаа тайлах юм эмчилгээ гэдэг байхгүй. Танд энийг би зөвлөмөр байна. Тэгээд мэдрэхүйн алдагдaltaй юм чинь сайхан бүтэн биеийн барай илгээд бом тавуулаад цахилгаан эмчилгээнүүд бол хийж болохгүй юм байна. Нойрондоо гайгүй тийм. Нойрон жоо. Нойрон тэр нь жоо. Шүнэн үлэр татмаа. Нойрон тэр мал маа. Тэгвэл тэр нь хөлийн аршаан тэрэ зэсэл энтертэй ерөнхийдөө жоохон мэдрэлийн ядаргаа чинь тайлаад байна. За тийм эмчилгээндээ орох удаа. Бара камер, хүчил төрөгчийн бара камерт бас орж болно. Гэхдээ энэ нөгөө ороход жоохон хэцүү болохоор ингэж давж ордог байхгүй. Тэгэхээр жоохон хэцүү юм болов. Юу ч гэсэн за эхлээд ямар ч гэсэн аршаанд ороод байранда орчих. За. За манай Сэсвэт төвчний 337 дугаар ангийн сонгогдсон 2 хүн маань эрхийн бичгийг аваад шууд эмнэлэг дээрээ ирсэн байгаа. Тэгэхээр манай Тифани Мед эмнэлгийн эмч мөрөөдлийн нэвтрүүлэгтээ одоо 3 дахь удаагаа хамтарч ажиллаж байгаа. Ховдоос ирсэн улаанаг ээжтэй нь бас айгүй мундаг эмчилсэн тий. Явж явах одоо хазгаа явах, буруу суух. Янз янзын шалтгаан байгаа энэ үний мөн. Амьдралын хэв маяг буруугаас үүдэлтэй өвчнүүд их байна. За судлаарай. Судлал минь. Бие судлал. Одоо болоогүй ч юм. Яг яаж юм. Энэ танд болсон юм. Нуруугш оруулж юм. Гоё.
За бас өдөр. барсан. Яаж вэ? Зүгээр талгааны өгөхгүй болно. Гоё болчих. Талгааны өгөхгүй гоё Талгааны болно. өгөхгүй дахиад гоё болчих. Ээжчих болно. За. Одоо болчихсон. Одоо талгааны өгөхгүй гоё болчихсон. За эмчтэй баярлалаа гээ тий. 真正的全民健康才有全民小康。 Тэгээд арт түмэн ингээд бүхэндээ бүх даяараа ирүүл байвал бас Хааны эмийн эмнэлгийн мөрөөдлийн нэвтрүүлэгтээ одоо 3 дахь удаа хамтарч ажиллаж байгаа. Том ирүүл мэндээ сайхан. Ховдоос ирсэн улаанаг ээжтэй нь бас айгүй мундаг эмчилсэн тий. За тэгээд бас мартаар түрүү жилийн мартын дугаараар бас эрхийн бичиг өгсөн ингээд дандаа хүмүүнлэгийн ажил хийдэг ийм сайхан буянтай хамт олон байгаа. За юуны өмнө та хоёртаа баяр хүргэе. Зэвсэг түвшний 100 жилийн баярын мэд хүргэе. Дээрээс нь манай эрхийн бичгийг бас нөгөө удирдлагуудаас нь шагнаж өгсөнд бас баяр хүргэе. Тэгээд эхнээс нь нөгөө шинээр үйлчлүүлэгч манайд бас ирж байгаа учраас би эмнэлгээ товчхон танилцуулаад тэгээ гол онцлог юмнуудаа тайлбарлчихъя гэж бодож байна. За манайх бол дорн дахны уламжлалт сэргийн засах гэх ийм чиглэлээр 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм эмнэлэг. Бид нэр дорн дахны гэж онцолж байгаад Азийн яг уламжлал хамгаалах хөгжсөн орнуудтай. Тухайлах юм бол Хятад, Тайван, Япон, Солонгос, Энэтхэг гэд орнуудтай яг туршлага солилцох байдлаар хамтын үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн одоо дэвшилттэй, хамгийн үр дүнтэй байгаа энэ эмчилгээ оншилгооны арга барил болон одоо тоног төхөөрөмжийг хамгийн түрүүнд нэвтрүүлэхийг хичээж ажилдаг байгаа. Бээжин хотын шингэлийн гэдэг эмнэлгийн профессор эмч Жанзумин гэдэг эмч манай зөвлөх эмчээр ажилладаг. Яг одоо хүзүүний шохоожилт, нурууны суулт, мөрөөлт гэд эдгээр одоо өвчлөлүүдийг месийн бус аргаар тэгээд ямар нэгэн химийн гаралт эм дээрээ хэрэглэхгүйгээр эмчлэх одоо аргыг биднэрт зааж сургасан багш маань байгаа. За дараагаар нь манай ISO 9001 стандартыг хэрэгжүүлэгч одоо Монголын хамгийн анхны нөгөө уламжлалт хамгаалах ухааны чиглэлээр үйл ажиллагаа болдог хувийн хвшлийн эмнэлэг болсон байгаа. Стандартынхаа хүрээнд бид нөгөө хэрэглэгчийн одоо нөгөө судалгаа авдаг. Энэ судалгааны маань үр дүн сүүлийн 6 сард хийгдсэн судалгааны маань үр дүн 97.8% гаргасан. Тэгээ бид мондаг энээс маш их урам аваад тэгээд цаашдаа бас илүү сайн хичээж ажиллах болно гэдэг дээр урам авсан. Хөрөөнүүдээр яваад тийм. Дөрөв эрэгтэйгийн нэг нь эмнэлгээс айцтай байдаг. Тэгэхээр бид нэр орж ирэхэд нөгөө айдас үүсэхгүй байдлаар орж ирэхдээ тайвширлыг одоо мэдэрдэг байдлаар эмнэлгээ тогтчуулахыг хичээсэн байгаа. За энэ нь бол хөлний барай засал нөгөө аршаан буцалгаад хөллөө дүрээд тэгээд хөлөрч одоо хордлогоо тайлаад тэгээд хөлөө бариулдаг. Хөлний алчаал тайлах өөрөө байна. Тийм. Хүүхдийн одоо чирэгжүүлэх эмчилгээний өөр байхгүй юу? Энэ дотроо хар цайнд оруулаад, ясны шүлэнд оруулаад, шар зүүнд оруулаад тэгээд 0-5 насны хүүхдүүд барай засал хийлэгдэг, усанд ордог, эндээ тоглодог. Тэгээд ээжүүд нь эмчилгээнд орж явах хугацаанд хүүхдүүд нь эндээ тоглоод байж идэг тий. Хүүхдүүдэд бас чирэгжилт айгүй сайн хоолны түвшил сайжран, хүүхдүүд өсөлт нь сайжран. Энэ бол баракемми гэдэг Оросын аппарат байгаа. Энэгээр яадаг вэ гэхээр энэ агаартай хүчил төрөгчийг яг одоо цэвэр хүчил төрөгчийн эдгээр аппаратууд шүүгээд тэгээд яг энэ одоо капсул руугаа цэвэр хүчил төрөг шахдаг байхгүй юу? Тэгэхээр та одоо энэ дотор 40 минут ороход 3 хоног уулын оргил дээрээс юм хүчил төрөгч авч гарч ирнэ гэсэн. Ингээд тэгээ битүүлчих юм шүү дээ. Битүүлээ тэгээд хүчил төрөгчтэй орчин л ингээд хөвтөж байгаа л гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? За энэ эмэгтэйчүүдийн яг алжаал тайлах бид нэр гоо хатад багц гэж гаргасан юм. Эрт дээр үед нөгөө хатад сүүнд их ордог байсан тий. Ууранд их суудаг байсан. Яг тэрийг үндэслээд бид нэр энэ бол тантай уурын аппарат байхгүй тий. Энэ болохоор танд зориулсан танг энэ доор нь буцлан гэсэн. Тэрнийхээ ууранд суудаг байхгүй. Одоо хэрвээ та одоо ядаргаатай бол ядаргааны тан, эмэгтэйчүүдийн зөвөртэй бол эмэгтэйчүүдийн тан тий. Арсыг одоо амьсгалаараа амаараа биш арсаараа л одоо авч ийнэ л гэсэн. Нөгөө танг
энд гарч ирээд бүтэн скраб хийлээ. Тэгээд энэ шүршүүртээ орчоод бариагаа хийлгээд амраад нэг 2-3 цагийн үйлчилгээ энд ордог байгаа. Эрэгтэйчүүдийн хэсэг багхгүй юу? За. Тий одоо энэ миний хэсэг шүү дээ. Миний хэсэг шүү дээ. Аха. Эхлэн шижингийн дэмчилгээний аппарат байгаа юм. Энэ яг соронзон долгион тэгээд дулааны үйлчилгээгээр цусыг маш сайн хэрэглэнд оруулж өгдөг. Тэгээ яг уламжлалт аргыг Европ аргатай хослуулсан. Одоо сүүлийн үед монголчууд нэлээх сахартай болоод байгаа шүү дээ. Тий. Яг чихрийн шижин янз бүрийн эм тариа хэрэглэлгүйгээр зөвхөн аппаратаараа сахарыг болгоод авах боломжтой болчихдог байхгүй юу? Сахартай хүмүүст хэрэгтэй юм байна тий. За энэ аппарат маань бол Францын Phoenix-ийн аппарат. Дасгал болон цахилгаан амжилтыг хослуулад бага арцгийн одоо булчингуудыг маш сайн чангалж өгдөг. Дотрын талын тий одоо ходоодны зөвөр дээрээс нь мэдрэлийн талын гэмтэл бэртэл талын гэх мэтчлэн олон юм нөгөө системүүдтэй тэр болгон дээр тохирсон эмчилгээнүүдтэй. Одоо танд тэдэн өдрийн эмчилгээ шаардлагатай гэдгийг аппарат өөрөө ярьдаг. Тэгээ Францаас бид нартай холбогдож байгаад энийг нөгөө апдейт хийгээд ингээд шинжлэхдээ явчихдаг. Ийм аппарат. Байнгын суугаа ажиллаас үүдээд энэ мэдчлэн жижиг юм гардаг байхгүй. За яаж ин онцлогоо хэлэгцээ. Харин тий онцлогоо хэлэхлээр тэгээд би сая энэ нөгөө нэг хард хөрөмжтэй хатад юу онцлогооны аппарат гэх юм уу. Тэгээ энэ дээр гараад тавиад 1 минутын хугацаанд хүний биеийг нь онцлдог юм байна. Тэгээ ер нь бол миний бас нөгөө нэг одоо үзүүлж харуулаа бусад эмнэлэг биднээр үзүүлжсэн онцтой бол ер нь бол таарч байна. Тэгээ одоо л сэтгэлээс л өндөрлөө. Эмчилгээний хувьд бол барай байгаа. Энэ байрайг бол бүтэн биеийн байрай хийлгэн 7-аас 10 хоног явна. Тэгээд барайн дээрээ бас хавсраад нөгөө сорвол засал буюу бомбонуудаа хийгээ явчихна. Булчин суулгах тий. Тэгээд зүүн эмчилгээг бол өнжөөд нэг удаа хийнэ. Энийг бол яг үений төлхөөсөн байгаа хүзүү нуруунд тий хийгдэнэ. Тэгээд нөгөө нэг улаанаа дээр хийжсэн нурууд ихшлэг алхахтай эмчилгээг бол хийгдэнэ. Хамгийн сүүлд нь. Тэр жаахан утгах багшаа тий. Гэтэ тэр их хурдан тэгшэрдэг тий. Шууд хийхгүй. Тэр чинь бас бэлтгэл эмчилгээ хангагдана, нуруу галбрыг бас өдөр болгон харж тэгшлэндээ тэр хүзүүний шилэн үзүүний 1-р нугалмаас эхлээд ахар сүүл хүртэл бас үе болгоны хоорондоо зөрүүтэй байна уу, зөрүүгүй байна уу өдөр болгон орж шалгана. Тэгжиж хамгийн сүүлд нь тэр эмчилгээ хийвэл илүү хүрдэнтэй байхгүй. Энд жаас хавсарсан. Яаж хавсархаа гэхээр эмчилгээ, гол эмчилгээ, туслах эмчилгээ хоёр нийлж хавсарж энэ үнийг бас эрүүл болгож байна гэж бас хэлж байна. За баярлалаа. Ингээ сайхан аншилж өгсөн танд. Одоо ингээ цаашдаа ингээ эмчилгээндээ авчиад тэгээд эрүүл болоод тий. Онцлогоо хэлчихсэн үү? Яригдаад онцлогоо хэлгээ аваад ирлээ. За. Тэгээд бас үнэхээр бас гоё сайн бүх юмыг ерөөс онцлогоо гаргаж ирд юм байна. Хүний бие дотор ирэхтэн тэр байтугай хүний нэг зан гараа шин гэдэг штэ. Сайн явах юу болоо л да ингээд зан гараа шингууд ингээд хүлээдтэй юутэй ингээд бүх юм гаргаж ирсэн. Минийх тэр нэг жоохон өөрчлөлтөө юу их шинж бардам зан гэдэг нэг жоохон юу шарлуу орчих гэдэг. Гэх мэт ер нь бүх хүний бүхэл эдэрхтэн юу вэ те бүгдийн оншилт юм байна. Тэр аппарат үнэхээр бас
эмтгийг нь хэлж өгөөд ингээд юм бүгдийн сайн тайлбарлаж өгөөд ингээд зөвлөгөө өгч байна. Ерөөдөө Tiffany Med эмнэлгийнхаа хамт олон одоо баярлаа гэж хэлээд одоо цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье гэж хэлье. Шууд барианд орж байгаа юм тий. Яаж энэ өвдөж чинь гайгүй үстэй. Одоо нэг байдалд ингээл удаан юмж суугаал яж бид нэр шингэж явж хөдөлж чаддаг. Тэгэхээр булчин чангарал тухайн хэсэгт ингээд чангарал үүсэж байгаа байхгүй. Нурууны ханд хэсгүүдээр. Энд нөгөө цис бомб зүгээр юм шилэн бомбны ялгаа байгаа юу? Галт бомбны ер нь давуу чанар нь гэх юм бол хүйтэн хийг аягүй сайн арилгана. Хорыг гадагшлуулах чанараараа илүү сайн, таталтынхаа хүчээр бас илүү сайн байна. болохоор ядаргаа тайлах, ерөнхийдөө хорлого тайлах юм халуун аршаан суулгаж байгаа. Энэ одоо ууж байгаа юм нь болохоор одоо Монгол харамгны шүүс. Вино өгчүүл гэж бодлоо шүү. Харамгны шүүс дотроос нь ингээ бийд байгаа одоо хорлогын тайлах зорилттой юм гэж байгаа. Панта суугаа өгсөн байхгүй юу? Тэгээд энэ нөгөө 42 градус хүртлээр халаад тэр хөлсөөрөө одоо хөдрөөд хүн ч одоо өөрөө хөлрөөд ирнэ шүү дээ. Хөлсөөрөө дотор нь байгаа юуны гадагшлна гэсэн үг. Нойр муртай баг үүрэл онтдаг гэсэн. Тэгэхээр нойронд бол сайн уу? Тийм, нойронд бол одоо доторх одоо хийж мийч айгуу сайн гадагшлаад ирэх байхгүй юмтэй хийж байгаа хэвчээд. Тэгэхээр ерөнхийдөө нойр мөр бол ямар ч зүйл болоод ирчихэ. Нэг дугаараа их гоё л болоод ирд мэдэгдэж ш. Тэгэхээр 10 хоног гоё болох юм шүү. Норон дээрс нэг юм аваад хайцсан юм шиг л мэдээ. Өнгөрөө нэг гоё болоод ирж тэгж. Өвдөдсөн гайгүй юу? Гайгүй ер нь сайхан болж байна. Тэгээд өнөөдөр ингээд найз маань ингээд сайхан ТV-с телевиз мөрөл бэлгэн нэвтрүүлэх захиа үцээд. Тэгээд энэ цагийн эмнэлэг тэмцлээ хэлэхээр ирсэндээ маш их таатай байна. Тэгээд та бүдгийн цаашдаа ажил өндрөөс амжилт өгсөөр байна. Баярлалаа гэж хэлэх юм байна. Энэ ковидын үед эмнэлэг төвч чадахгүй байсан. Тэгээд хэд хоног эмнэлэг хэлэхэр боллоо. Сайхан байна. 10 хоногийн дараа бид нэр ирэхэд Симбигээд сайхан болсон байна. За тэгэх юм. Тэгэх юм. Баярлалаа. За зөвштэй мөрөөлөлийн нэвтрүүлгийн энэ удаагийнхаа дугаарыг Тэсэс төчний 337 дугаар ангийн 2 алба хаагчд эрхийн бичгээ гардуулж мөн гом сүрэндээ эрхийн бичиг гардуулснаар энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Tiffany Med эмнэлгийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ талархлаа. Ингээд эх 7 хоногт хин нэгнийх нь хүсэл мөрөөдөл биелсэн баяртай мөчөд эргээд олзъя. Түр баяртай.